Шинэ ээжисгээ 3 дахь хөлбөрийн ээжисгээ 431 дэх үг бяожуэн. За бяожуэн гэхэлэр стандартын дагуу стандартад нийцэн энэ гэхэд ашиглагдана. Та да бүдүнхуа шууд түүний тэр бүдүнхуагаар шууд ярихдаа 非常标准гэнэ. За маш стандартын дагуу ярьдаг. Шууд буюу хоёр талхаатай дөөн тэгхтэй тийм ингэхтэй юм гэдэг тэмдэг нэрийг тодтогдог дөө. Тийм ээ. За 3 дөгийн ялгааг сурах хичээлээр үзсэн байгаа. Заасан байгаа. Тэндээс илүү дэлгэрэнгүй тодорхой хичээлээ сонсоорой. Фаин 칭시 гэнэ. За дуудлага нь бол 칭시 маш тод. ранран 팅지라이 хүнээр сонсоход буюу бусад хүмүүс сонсоход бол хэн шүүфү. За шүүфү гэдэг чинь тогтоо тухтай гэсэн үг тийм. Тэр бусад хүмүүс сонсоход их тааламжтай байдаг. 这家工厂的产品质量인닉 үйлдвэрийн 产品 бүтээгдэхүүн 质量 чанар нь 完全符合 бүртэрчигтэй нийцдэг. 国际标准гэн за 国际гэхэлэр олон улсын 标准гэхэлэр стандарт байна. Тэр олон улсын стандартад нийцдэг. бүрэн нийцдэг те тэр чигтээ бүр мөсөн бүрэн нийцдэг. 已经出口到 аль хэдийнэ хилээр гарсан буюу экспортыг 出口 гэж хэлнэ. Тэгэхээр хил экспортлогдоод дав хүрдэг. 22个国家 20 гаруй улсад экспортлогдож хүрдэг. экспортлогдож байдаг. 每个人对成功的标准都不一样. За хүн болгоны 对 гэхээр тийм юмд хандан гэдэгтэй. Тэр成功的标准гэхээр成功амжилтанд ханддаг тэр стандарт нь буюу амжилтыг болвол бүгд өөр өөрөөр ханддаг буюу өөр өөрөөр тодорхойлдог гэж орчуулах нь. 有人觉得赚很多钱 зарим хүмүүс бол боддгоо 赚钱 гэдэг чинь мөнгө олох гэсэн үг те. Тэгэхээр маш их мөнгө олж ид сайн нийгэм сүэн чонгун амжилтанд хүрсэн гэж тооцдгоо. Сайн нийгэм амжилтанд хүрсэн гэж бол зарим хүмүүс бол боддог. 有人觉得家庭幸福才最重要. Зарим хүмүүс бол бодохдоо 家庭幸福гэр бүлийн аз жаргал бол сая 最重要 хамгийн чухал юм аа гэж бол боддог гэнэ. Тэгэхээр 标准 гэхэлэр стандарт байна. юмны стандарт. 学校对老师的要求很高. сургууль багш нарт ханддаг тий багш нарт ханддаг буюу багш нарт тавьдаг тэр 要求 шаардлага бол 很高 маш өндөр. За энд нөгөө нэг урда цагаан гэдэг баяшаад өөрсөн учраас арих нь нэр үгээр орчуулагдах нь тийм ээ. Шаардлага, шаардах биш шаардлага гэх нь. За дөгийн ялгааг нөгөө ялгааг сурах хичээлээс үзээрэй. Багш нарт ханддаг буюу багш нарт тавьдаг тэр шаардлага маш өндөр байдаг. 招聘标准非常严格гэнэ. За 招聘гэхэлэр ажилд авах тэр 标准стандарт нь 非常 бүр маш их 严格 бүр маш хатуу чанга гэдэг гинэ. 严格гэхэлэр их тийм хатуу чанга гэсэн үг. 每年 жил бүр 只录取少数优秀的候选人гэнэ. За жил бүр 只录取гэхээр бүртгэж авах, элсүүлж авах, зөвшөөрөөд оруулах энэ гэсэн үг. Элсүүл тэр стандарт энэ шалгуур энэ байна. Тэгэхээр 少数гэхээр бага тооны, 优秀的гэхээр тийм шилдэг, сод гарамгай гэсэн үг тийм. Тэгэхээр бага тооны цөөхөн шилдэг нэр дэвшигчийг 候选人гэж хэлнэ. Тэгэхээр бага тооны шилдэг, сод гарамгай нэр дэвшигч буюу тэр ажилтнуудыг л лүүч элсүүлж авдаг байх нь. За нийлүүлэхээр юу болох нь? Сургууль багш нарт тавьдаг шаардлага маш өндөрөө. Ажилд авж байгаа стандарт нь бол маш хатуу чанга байдаг. Жил болгон ердөө маш бага тооны сод гарамгай шилдэг ажилчдыг л сонгож элсүүлж авдаг. За өнөөдрийн үгс 标准 стандарт.